бидний өв соёл гэдэг зөвхөн дурсамж биш, харин ирээдүйн үндэс суурь юм. Эртний түүх, элен цуланцын маань үлдээсэн сургаал, зан заншлыг залуу үедээ өвлүүлэх нь бид бүхний үүрэг, нийгмийн хариуцлага. Энэхүү нэвтрүүлгээрээ бид Монгол түмнийхээ үүх түүх, өв соёл, үн туламжлалыг таниулан хүргэж, түүнийгээ хойч үедээ өвлүүлэн үлдээх ухааныг эрхэм зорилгоо болгож байна. Дэлхийн олон үндэстэн өөр өөрийн гэсэн өвөрмөц ёс заншил, ахуй амьдрал, соёлын дархлаатай байдаг. Бид ч мөн адил соёлын дархлаатай, онцгой түүхтэй, өөрийн гэсэн өв соёл, уламжлалт, үнд зүйлстэй ард түмэн. Өндөр их өвөг дээдсээс өвлөн ирсэн энэхүү соёл, зан заншил бол зөвхөн өнгөрсөн цагийн дурсамж биш, харин өнөөдрийн бидний бахархал, маргаашийн залуу үеийн үнд хөрөнгө байсаар байна. Иймэн учраас бидний өв соёл нэвтрүүлгээр дамжуулан үндэсний ухамсар, соёлын дархлаатай шинэ үеийг төлөвшүүлэхэд бид хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Өвлөж авсан үн цэнтэй зүйлсээ бид хүүхэд залуус хойч үедээ үлдээхэд хувь нэмрээ оруулах үүднээс өвлөн тээх бодлого буюу уламжлалаа үлдээх Монгол ухааны тухай бидний өв соёл нэвтрүүлгээрээ дамжуулан хүргэсээр байна. Судлаачид монголчуудын дээлийг 3 төрөлд ангилан үзжээ. 1. Урт нарийн ханцуйтай, зөв хандсан ташуу ингэртэй, урт хормойтой дээл өмсөж, толт бүс бүсэлдэг байжээ. Дээлийн хормойг лууны дүрс болон өөр төрлийн хээ угалзаар чимэглэн гойдог. Өвлийн улиралд хүйтнээс хамгаалж, додиг хэмээх мөрөвчийг дал мөрөн дээрээ давхар өмсдөг байжээ. Энэ тухай Хятадын сурвалж бичигт монголчууд дээлэн дээрээ давхар мөрөвч өмсдөг, түүнийг булганы арьсаар хийдэг байсан тухай тэмдэглэжээ. Монгол дээл өмсгөлийн 2 дахь төрөлд урт ханцуйтай дээл, түүн дээр өмсдөг адил урттай, тохойноос дээгүүр богино ханцуйтай, хоёр талдаа урт оноотой давхар өмсгөл хувцас хамаарна. Ерөнхийдөө монгол эхнэр дээлэн дээрээ цэгдэг буюу ууж өмсдөгтэй адил ажээ. Монгол дээлний 3 дахь төрөлд ерийн дээлтэй ижил нарийн ханцуй урт хормойтой боловч зах заамгүй цулгуу ингэртэй дээл хамаарна. Өөрөөр хэлбэл зөрүүлсэн ингэргүй битүү дөрвөлжин ингэртэй бөгөөд олон хуниас нуглаас бүхий дээл байжээ. Ийм төрлийн дээл бүхий дурсгалууд нь Юан гүрний үед хамаарна. Дээлийн ингэр битүү байгаа нь цаг улирлын хатуу ширүүн нөхцөл зохицсон байсан хэдий ч энэ дээл нь монголчуудын дунд дэлгэрээгүй ажээ. Юан улсын сударт их Монгол улсын олон зэрэг дэсийн ноёдын хувцсыг төрийн ёслол, тайлга, албан хэрэг, найр хурим, ав хомрог, гашуудал, жирийн үед хэрэглэх дүрмийг хуульчлан хэд хэдэн зүйл заалтаар тогтоож байсан тухай тэмдэглэжээ. Монгол хувцас, монгол дээл нь эрсдэс уур амьсгалтай манай оронд жилийн 4 улирал зогтсон өвөрмөц хэм маягтай байдаг. Хал хувцсны донж маяг нь дэлхийд давтагдшгүй. Цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байгаа ч манай үндэсний дээл нь орчин үед улам шин өнгө төрхтэй болж байна. Монгол үндэсний хувцас баруун, зүүн, төв гэж хуваагддаг бөгөөд 20 орчим үндэстэн ясны хувцснаас бүрдэнэ. Монголчууд хүний буян хишгэнд хувцсандаа хурдаг бөгөөд эрэгтэй хүнийх бүсэнд, эмэгтэй хүнийх бэлний чимэг зүүлтэн тогтдгоо гэж үздэг. Монгол хувцас нь малгай, дээл, ууж, хүрм, хантааз, дотуур хувцас, гутал зэргээс бүрдэнэ. Дээл хувцасны гол материал бол торго юм. Монгол хувцас хэдийгээр ястан ясны онцлогийг хадгалах боловч Монгол туурхтныг илтгэх нэг хэв маягтай, ижил төстэй загвартай байдаг. Эрэгтэйчүүдийн хувцас өөр хоорондоо ялгаатай ч ерөнхий байдал нь аль ч нутагт адилвтар байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувцас түүний дотор эхнэр хүний хувцас хэрэглэл нилээд өвөрмөц бөгөөд тэрхүү ялгаа нь ингэр, нудраг, уужны мөр, үсний хэв маяг, чимэглэл,
гутал зэрэг дээр тод харагддаг байна. Бидний өв соёл нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа Төв аймгийн Лүн сумын хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Сүхбаатарын Үлзий цэцгийг онцлон зочноор урьж түүний ажил амьдралын туршлагаас нь хуваалцлаа. Түүний хувьд өдгөө Төв аймгийн Лүн суманд амьдардаг өнөр ам бүлийн гэргий юм. Суурин газар өссөн тэрээр Лүн сумандаа анх бэр болж ирээд хөдөөний амьдрал мэдэхгүй хөглөж байсан тухайга хуучлах зуртаа хүн тэгээд амин дээрээ тулахаар бүгдийг л сурдгийн байна да гэж инээд алдан сон. Үлзий цэцэг хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар цагаан идэ боловсруулж, талах нарийн боов, бууз хуушуур захиалгаар хийж, Улаанбаатар хот руу хүртэл хүргэлтээр явуулдаг байсан гэлээ. Аливаа ажлыг чамбай сайн сурч байж, үр шимийг нь хүртдгийм билээ. Амьдралын төлөө их чим хийж үзэж байна да хэмээн хуучиллаа. Бид хөдөлмөрч хүмүүний үр сад учраас өв соёлоороо бахархахгүй байхын аргагүй. Зүгээр суух тунч дургүй тэрээр сүүлийн хэдэн жил Монгол дээл хувцсыг түлхүү уралдаг болжээ. Түүнтэй бид Монгол дээлний талаар яриад илгэснээ одоо хүргье. Сайн байна уу? Би Баянгар аймгаас Лүн суманд бэр болж ирсэн. Одоо 5 хүүхдээж, 4 охин, 1 хүүтэй. Одоо удахгүй 6 дахь маамаагаа хөлгөдөж авна. Орон нутагт би 2 хүүхэдтэйгээ ирсэн. Одоо эхнийхээ 2 хүүхэдтэй. Тэгээд энд ирээд одоо 3 хүүхдээ хөлгөдөж авсан. Тэгээд нүүн тэнд хүүхэд маань өвдөд, нэг хүүхэд маань аавтай цомтой учраас ирсэн. Агаарт харахгүй бол ирсэн. Дуу чимээтэй агарын бохирдол газар ирсэн. Айгүй өвчин салахгүй, айгүй унж татдаг тийм хүүхдээсэн. Тэгээ агаарт ирээлстэй яг л нэг ичидийн юм шиг л зөв зүгээр бараг л болсон доо. Тэгтээ яг гол актер тэр ойшууд нь бол гайгүй болсон. Тэгээд энэ дээрээ л өвг нь битээр нөхөртөөгөө 5 жил амьдрий гэж төлөвлөгөө бичээл хоёлаа гарсан. 5 жилийн дараа хүүхэд минь овоо олчиндаа хоёлаа 5 жил амьдарчаал буцаал хоттой очие гэсэн чи ёо хөдөө ирсэн чинь яг буцаа явж чадхааргүй. За одоо хоёлаа нөхөрөө ханаа хоёлаа 10 жил болчихё. Одоо нэг ахаа 10 жил амьдар дахиад 5 жил амьдарчээ ингээ 10 жил болчихё гээл. Одоо дахиад 10 жил болчиход байдаг явах гэсэн чинь ер нь хорогдол за боли хоёлаа энчэнэл баг насаараа байх юм шиг байна доо. Тэр нь хөдөө чинь тэгэл амжиргаа ер нь яг төсвийн ажилд орё гэхээр бас яг нэг ховор л ах л да. Гэхдээ хуваараа юм хийвэл ер нь их боломжтой юм шиг санагдсан. Одоо ингээд сошиал орчин хөгжчихэд баг чинь тэгэл ингээд хүсвэл одоо онлайнаар ч юм хийж болохоор байна шүү дээ. Энд дээрэл янз янз юм хийж үтсэн, бууз унш хийж үтлээ. Цагаа анх ингээд малаас айдаг байсан. Юу өвхөр саахан нэгтэл хойны ямаа харахаас айгаал. Тэгэл манай нөхөр үнэгээ саагаал. Тэгэл би анхны сар ирчихэл. За энд би амьдарч чадахгүй манай. За хоёул яв гэж амир үйлж мэлээ нөхрөөсөө явъя л да гэж нөхөр ихтэй бүр порт дээр гэрээ ачаад хоёлоо нөхөр малаа туугаад хоёлоо буцаа хот руу явж исэн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө мал маань энд айгүй сайхан эдээшсэн. Нэг 2 сар байцсан чинь мал маань буцаж найшаа нутг руугаа дайраад угсаал энэ нутгийн мал байсан байхгүй юу. Тэгээд битээр буцаад ерөөсөө нэг 20 км яваад буцаад иржээсэн хот руу явж байгаад за тэгэл за энэс хойш тэгэл ер нь явъя гэсэн юм чи ямар ч бодлогоо тэгэл басан цогцсон та. Тэгэл юу үнэ малаас айдаг гэсэн юм чинь тэгэл цагаан эдэний авраг нэлээд удаа болсон. Нэгдүгээр ярина гэсэн. Би хотод байхдаа 8 нарын дэлгүүр ажилладаг гэсэн. За одоо тийм бараа ирнэ, тэдэн төгрөгийн бараа ирнэ гэл одоо тэдэн төгрөгийн орлого олох хэвээр гэдэг ч юм уу. Тэгэл нэг хүү орж ирэл тэдний өргөний юм зээлээч гээл айгүй одоо тэр хүн өрөө өх болов гэдэг ч юм уу. Ер нь тэгэл мөнхийн тийм стресстэй ч Улаанбаатар хотч. Одоо тэгэл замын төгсрлээс эсвэл өдрийнх нь ажил амжихгүй. Энд бол ерөөсөө тийм байхгүй шүү дээ. Яг өдрийн яг төлөвсөн ажлууд яг ингээл ямар ч тийм саадгүй ерөөсөө. Одоо ингээд түлэн яг бэлэн байна. Тэгэл малаасаа ихэнх ашиг шимээ авчиж гин. Ер нь малын ашиг шим гэдэг чи одоо ер нь бүр станер үгээр хэлшгээ аргагүй байхгүй ерөөсөө. Тэгээ хүүхдүүд гол нь эвээрүү савсар бол би ямар санда манай нэг хүүхэд жоохон намхан байхгүй. Тэгээд хүүхдээ би витамин авах гэсэн маа гэсэн чи ямар витамин авах юм гэсэн чи. Тэгээ чи ингээ тэр худалдагчтай ярьж хагаад
Өө чи хөдөө амьдрд юм уу гэсэн чи мал дээр яг мал дээр байд юм уу гэсэн мал дээр байд гэсэн чи тэгвэл чамд ямар ч витамин хэрэг байхгүй. Бас тэгэхэд бас амар их юм бодож байгаа юм. Би дэ ерөөсөө өөр нэг эко гоё газар амьдарч яаж юу витамин. Үндсэн хувцсыг одоо миний нэг хүүхэд маань аутизмтай шүү дээ. Тэгээд ингээл бодоол ингээд хахад ер нь сургуульд сураад сурж л байгаа л да. Одоо яг одоо 8 дахь ангийн хүүхэд бусдаа ажил тэгээд гэхдээ яг тэрнээр сурлагын яриаг гүйцэтгэж байгаа. Ер нь цаашдаа ингээд ихтэй сургуулиуд ингээд явхад бэрхшээлтэй байж магадгүй гэж бодоод би ер нь ингээд яг нэг юм ингээд хийгээд хөвшүүлээд сургачих юм бол тэрэндээ амар төгс хөгдөхгүй юу. Одоо ингээд наацхан чихэн би ингээд аяга угаахад манай хүүхэд амар голдог. Ингээд аяга угаагаад тавьсан байхад ингэж харчаал амар ингээл тэр эмгэг нь ихгүй нэг юм ингээд төгс сурцсан хүн чинь бүр ингээд миний хийсэн ингээд голоод шүү тэр хүүхэд манай хүүхд тийм байхгүй. Тэгэхээр би яг тэр үед бодсон. За ер нь манай хүүхдээ ер нь нэг л юм ингээд сайн төгс сургачээ. Тэгэх юм бол яг тэрэнгүүрээ цаашдаа хоолоолоод идэж чадах юм байна гэж бодож байгаа л эхлээд буу зайш хийж үзлээ. Бас хэдэн жил хийсэ. Гэхдээ тэр маань удирдлын чанартай учраас тэгээд ер нь хийгээгүй. Тэгэл оёдлоор явъя гэж шийдээд онлайнаар сурч эхэлсэн. Тэгээ онлайнаар сураад яг нэг 2 онлайн сургалтанд зэрэг суугаад тэгээ яг аваа гайгүй чадвартай болоод ирэхээр хотод очиж оёдлын салаанд очиж ажиллаад тэгэхээр бүр гайгүй болоод ирсэн. Бүх юм ингээд чадмаар юм шиг санагдаа. Тэгээ сум орон нутгаас зээл аваад гэртээ хүүхдээ харж байгаа ээжийг дэмжих зээлгээд тэгээ ингээд төслөгчөд орсон чинь шалгараад тэгээд 4 сая төгрөгөөр 2 оёдлын машин аваад зориглсон. Тэгэл ажлын байраа яг ингээ өөр газар ингээ түрээслээд бай гэсэн чинь хүүхдүүдэд орхих явахаар айгүй боломжгүй. Тэгээ гашаан дотроо оёдлын цэхээс 5 антай гэрээ бариад тэгтээ голцоо одоо Улаанбаатар хотоос одоо оёдлын салонуудын дээлийг масаар авч ойдог. Дээл өмд ажлын хувцас гээл ингээл хөрөм хантаац гээл одоо ингээ юм оёо сууж байхдаа байн ингээл хүүхдтэй ингээл одоо оёдлын машинд ингээл ойртуулаад одоо ингээ энэ ямар ч чамд аюулгүй шүү. Энэ одоо ингээл чи энэгээр ингээ гэх юм бол тийм мундаг болно гээл мөнхийн ингээл яриад ингээл чихэнд нь дасгаал ингээл одоо оёдлын машинаас ямар ч айхаа болцоо. За энэ ямар ч аюулгүй гэж бодцоо. Ер нь миний яг гол зорилго нь одоо ингээл хүүхдээ ингээ цаашдаа одоо энийг ингээ аваа явна гэсэл одоо тэгжил одоо энэгээр яг тэгсэн чи одоо сүүл рүү бүр ингээл амар судлаад бүр ингээдлээ амар яана гэж бодоагүй байхгүй би ханх тэгсэн чи одоо бүр ингээл оёох тусам ингээл бүр судлаад ингээл оёох тусам ингээл юм суралцсан юм байлээ. Одоо би ингээд дээлийг бол одоо асуудалгүй оёрно гэж бодоод байгаа хгүй дээл цамцыг. Тэгээд тэр нэг бүтээгдэхүүн оёход би нэг юм сураад байгаа хгүй. Ингээл яг л адилхан ингээд загвар ингээд оёдаг шүү дээ. Тэгсүүр нэг энийг ингээд ам хялбарчлах байсан юм уу? Ингээд болчих байсан юм биш үү гэж. Анх сургууль тэгэл өөрөө айгүй сонирхолтой ерөөсөө яг шийдсэн. Ерөөсөө би яг энэнгүүр л явал болох юм байна гэж шийдсэн учраас ерөөсөө ямар ч бэрхшээл байгаагүй надад л. Тэгэл ингээл хийх тусам ингээл бэрхшээл гарч ирэх тусам баг амар сонирхолтой санагдаад одоо нэг эмэгтэй хүн ер нь ингээл намайг ингээл олон хүүхдээ наа чи ингээл яг гэртээ ингээл нам суудсан хүн бол ингээ яг ингээ дуртай юм хийгээ суухаараа амар тийм бясалгаж идэм болоо гэж би боддоо шүү дээ. Өөсөө тийм ядар зүтраа нэг олон хүүхдтэйгээ нэг төвшөөд юм байхгүй. Манай октод нь том болцсон учраас тэгээд дүүнрээ харах нь хараал асрах нь асраал тэгэл бичдэг шүү дээ. Тэгэл манай хөдөө орон нутгийнхан учраас одоо нэг дандаа нэг гэртээ өмсөх малдаа өмсөх тийм балбаа дээлүүд их уйлдаг. Хотоос болохоор тэгэл дандаа тийм гоёлын юунаад дээл мэлнүүд захиалга авч ярьдаг. Одоо ингээд энэ дөрвөлжин гэртээ одоо энэ дээлийг одоо хятадаас гаралтай одоо энэ чи хятад дээл гэдэг байхгүй зарим хүмүүс бүр айгүй мундаг судлаачуд тэгээд байдаг байхгүй. Би сүүлд ингээд бас адилхан ингээд судлаад үзэхэд тийм биш л байгаа байхгүй юу. Бүр уг үндсээр ингээд яхаар ингээд хөөгд үзэхэр үгүй л байгаа байхгүй юу. Тэгээ би ихтэй энийг бас сайн судалжаад бас ярих гэж бодож байна бас. Манай 10 дугаар анги одоо 11-т орох охин бол 9 дугаар ангиас эхлээд шилбэг хадаж сурсан. Одоо миний дээлний одоо ихэнх шилбэг хаддаг да. Тэгэл хандлах үедээ хандлал
За зарим үед нь ядарсан үед нь ханслуулахгүй за миний хөө юм биш үү тийм биш эн ч муу хоолцсон байх шүү гэж эвтэйхээ хэлээл орчих чинь өөрөө заримдаа ингээд санаагаараа ханслаад янзлцсан байдаг. Ингээд хүний захиалганы дээлээ эхэндээ би дандаа балбаа дээлүүдэд оюулдаг гэсэн шилбэн. Тэгэл одоо сүүлрүүгээ одоо зүгээр ямар ч хамаагүй дээлийн шилбэг манай охин ямар ч асуудалгүй хаддаг. Хүн болох багаасаа, хүлэг болох унганаасаа гэдэг. Энэ бол зүгээр ч нэг тодорхойлоогүй Монголын сайхан хэлцэг юм. Хүн болох суурь хүүхэд наснд бүрддэгэ гэж боддог гэж. Үлзэццэг хүүхдүүддээ багаас нь хөдөлмөр сургаж хамтдаа хийж бүтээж сон. Тэрээр бүх дээлээ сэтгэлээ шингээж оролдог. Хүний сонирхол, хүсэл мөрөөдөл хязгааргүй мэт. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж санхүүжүүлнэ гэдэг улс орны ирээдүйд хөрөнгө оруулж байна гэсэн үг юм. Түүний авьяас уйггүй хөдөлмөр улам өргөжин тэлсээр байна. Яг надаар ингээ хэлж байгаа хүмүүс нь яг нэг одоо ингээл 80 90 донд хүмүүс яг ямар дээл өмсдөг байсан тэрийгэ буцаад сонио яг ингээд өмсөх сонирхолтой. Яг л тэрийг тиймийг хиймээр байна. Одоо нэгсэг одоо хоргоо моргоогоор нэг имжүүлэх дургүй байсан шүү дээ. Одоо нэг 2010 он хавцаа ер нь 15 он ер нь хоргоо моргоо нэг дургүй болсон байсан. Одоо тэгсэн чинь буцаад тэр мэрэнгөөр хоргоогоор их имжүүлээ. Нудрагтай дээлээ аягүй хүмүүсдэг болцоо одоо. Тэгэл яг л нэг хуучнаараа л тэгэл ойж байгаа. Монгол уламжлалтаараа л ойж байгаа. Одоо ингээл өөр ингээд жоохон ингээд шинэлэг мэнлэг юм орлоод ирэхээр би яах энэ яах одоо зүгээр л гоё энгийн л гоё нэг дэрвэр тийм 50-20 метр дээл өмсмөр байна нудрагтай гэл нэг тийм хөөлийн хэлдэг болсон. Ихтэй дээлээ зүгээр энгийн 3 имжүүлээ 5 имжүүлээ давъя гэл. Тэгэл хүмүүс ер нь надаас би бас нэг материал зарнаа бас тэгэхээр зарим надаас материал авсан хүмүүс нь ингээ эсгүүлээ давна. Тэгэл манай сумынхан ч баг хингэн өөртөө баг ойдог доо. Ер нь тэгэл хөдөө бид нар чи ер нь тэгэл дээл хуцаал өмсөж байгаа юм чи өөр нэг тийм Европ юм нэг өмсөд авахгүй бидний байнгын хэрэглээ учраас баг айл ихнэр болгоо л ер нь ойдог доо. Би ер нь их гаднаас ер нь юм худалдаж авдаг шүү дээ. Тэгээ дээлээ одоо хүүхдүүд учраас яг ингээд дeel өмсөд мөнхийн өдөрч ингээд байна гэж аахгүй зөв хялбаршуулаад нэг дээлийн тэгэл нэг палаж баг зэрэг Монгол загвар урслаад тэгэл палаж болж өөрийн хүүхдийн бие аль нь нэвтээх юм байна тэгэл тэр хүүхдүүдээр нь тэгэл өмсгöd хийгээд өгчдөг. Материалаа би онлайнаар захиад авчтай аюу найдвартай хүн байгаа. Тэгэл аль мэдээж одоо хөдөлмөрөө ингээл гаргаад хийж байгаа юм чинь сайн материалын лавна. Би ер нь яг ингээд сүүлийн 4 жил одоо би ингээд дараалаад 3 хүүхд төрүүлчихэж байгаа байхгүй юу. Яг энэ хугацаанд ах би бас юу төлөвлөсөн байсан. Ямар ч энэ хугацаанд би ямарсаа ойдлын өөрийн гэсэн солонтой болно гэж. Одоо энийг мэдээ солон болгоо өргөжүүлнэ. Тэгэл нэр хаягаа өгнө. Ануу заяа гэдэг нэр өгсөн. Тэгээ Монголын үндэсний дээл хувцас гэсэн ихтэй тийм. Эхлээд өөрийгөө сайн дадлахшуулаад ямарсан загвар магвараа ямарсан гаргаад нөхөр охин битэр одоо энэ загвар магвар дээр аягүй сайн ажиллаж байгаа. Одоо тэр загвар арзмаар дээр байгаа л. Тэгээ хүний бие таарах нь суулт нь хэр байна ингээл одоо ингээл оёх тусмаа ингээ хүний хүн болгоноос ингээд хэмжээ аваад ойж байгаа тэр мөнөөсөө дундчлаад за хөдөөний хүмүүс ингээмэрхүү чиглэлийн хүмүүс тийм байна. Хотын хүмүүс арай ийм бариун дүү юм хүмүүс тийм байна. Одоо ингээ эрттэй дээл болгон одоо өндөр нь адилхан байсан ч гэсэн хоёр өөр байдаг хөхгүй. Хоёр өөр одоо хөдөөний хүмүүс мань арай өргөндөө өмсдөг, хотын хүмүүс нь арай нарийнхандаа өмснө гэдэг ч юм уу. Тэгээ орчин нөхцлөөс өөр. Би одоо ингээл энийг одоо ингээл жирэмсэн байх энэ хугацаанд бас ингээл энэ чинь судлаа л байгаа байхгүй юу. Одоо ингээд намайг хүүхд хараад яг ингээд гэртээ байж байгаа л гэж бодож байгаа бол яасан юм хөө юм хийгээд бичээд шүү дээ. Одоо ингээд нэгдэл ингээд оёол тэр хүнд нь ингээд амар гоё таараад яг ингээд миний сансаар ингээд гоё таараад тэгэхээр заримдаа тэгдэж шүү дээ. Бүр ингээд хитрхи баярлсан да. Одоо тэр хүнд ингээд айгүй их таалагдах юм бол би бараг амар өөрөө амар баярлсан талаа одоо бараг мөнгө авахгүй байсан ч яг удаа ухааны бодол бараг надад бүр амар орж ирдэ шүү дээ. Ер нь өөрийнхөө яг дуртай юмыг олоод яг тэрэндээ ингээд хин юу ч хийсэн ч хамаагүй гээл ер нь зүтгэх хэрэгтэй. Тэгэд хүн ингээд дуртай юм олоод ингээд яг завгүй хийж байгаа тохиолдолд ер нь их тийм стресс гэдэг нь гайгүй юм шиг санагддаг шүү дээ. Одоо энэ өв соёл үндэсний хувцас гэдэг чинь байхгүй бол одоо Монгол улс Монгол үндэстэн гэж байхгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэд Монгол хувцаараа сайн өмсч гоёж байгаарай. Тэгэд халуунд сэрүүхэн хүүтэнд дулаахан гоё шүү Монгол хувцас ч ер нь
Тэгээд монгол хүний биед яг байгаль уур амьсгалтай гоё зөгцсөн. Яг тухайн үед нь яг зөгцсөноор хийгээд өмсдөг болохоор айгүй гоё. Тэгээд өв уламжлал соёл талаас нь илүү хөгжүүлнэ гэж хичээж байгаа. Одоо цааш нь тэгээ үргэлжлүүлээд улам гоё болгоод одоо энэ ерөөсөө ойдлоо ерөөсөө өөрчлөхгүй одоо энэ чигээрээ л ингээл явна гэж бодож байгаа. Юг баяс телевизийн хамт олонд маш баярлалаа. Лүн суманд ирж бидний өв соёл нэвтрүүлэгт урьж оролцсонд маш баярлалаа. Одоо над чиг маш олон ойдог ээжүүд, эмэгтэйчүүд байгаа. Тэр тундаас би сонгогсонтай төлөх баяртай байна. Өнөөдөр бид хамтдаа Монгол дээл хэмээх өв мартагдах учиргүй хувцсны тухай мэдээлэл хүлээн авлаа. Цаашид ч мөн бидний өв соёл нэвтрүүлгээрээ дамжуулан үндэсний үнд зүйлсээ хайрлан хамгаалж, үр хойчтой өвлүүлэн үлдээхийг уриалж байна. Өв соёл үгүүрхийн биш, үүрт хадгалахын нэр байдаг учраас хамтдаа таньж мэдээ, түгээн дэлгэрүүлье, хайрлан хамгаалъя.